За баярлалаа. Доктор Тэгш хоёр байна. Өнөөдөр уг нь бол энд сууж явах биш, өөр газар судалгаа хийгээ сууж явах ёстой л доо. Усны газрын дарга доктор Батбаяртай бол би санал нэг байгаамаа. Энэ туулын хурдны замын бол зөвхөн хурдны замын төсөл биш ээ. Энэ бол усны аюулгүй байдлын төслөө. Энэ бол усны чанар, усны нөөцийн төслөө, усны барилга байгууламжийн төслөө. Тийм учраас усны зөвлөлөөс усны үндэсний зөвлөлөөс зөвшөөрөл аваагүй бол энэ бүх ажил автоматар зогсох ёстой. Яагаад явуулаад идэх юм бэ? Тэгэхээр энэ Батбаяр даргаыг зөвхөн зөвшөөрөл авсангүйгээд ингээд хэлээд байгаа шүү. Энэ ажил чи явах ёсгүй гэдгийг тодорхой хэлж байгаа шүү дээ. Дээрээс нь бол энэ ажлын наривчилсан зурган гараагүй юм байна. Усны чанар эрүүл ахуйн нөлөөлөл хийгдээгүй юм байна. Гидрогеологийн судалгаагүй юм байна. Усны чанар нөөцийн судалгаа хийгдээгүй юм байна. Яагаад судалгаа хийхгүйгээр мөнгө өгөө тендер зарлаад хойноос нь хийгээд идэх юм бэ? Эхлээд манай нийслэлийн ажил бол толгойг хөлн толгой болчиход байна шүү дээ. Зүүн яах ёстой гэхээр зэрэг усны үндэсний зөвлөл дээр Монголын усны хамгийн гайгүй эрдэмтдийн суудаг юм аа. Тэд нар зөвшөөрөг өгөх энэ ажил явахгүй. Дээрээс нь энэ ажлуудад та нар ингээд саяны байгаль орчны яамны дарга Алтан зул даргын танилцуулга дээр байна л да. За энэ 2 их найдын төслийг за байгаль орчинд нөлөөлөх байдлаа хохирлон үнэлэг бол 72 тэрбум, харин нөхөн сэргээлтэнд 1.5 тэрбум зарцуулна гэдэг бол энэ ерөөсөө байгаль орчны эсрэг гэмт хэрэгээ. Тийм учраас бол энэ 2.3 их 80 төгрөгөөр бол ойролцоогоор 300 мегаваттын цахилгаан станц барих ийм мөнгө. Дарааллын үед бол цахилгаан станцаа бид нар бариад Улаанбаатар хот энэ 300 мегаваттыг барьчих юм бол бид нар экспортын, импортын хамаарлаас, Орос хятадын хамаараас гарна, Улаанбаатар хөлдөхгүй болно. Дараа нь төслөө судалгаа шинжилгээг хийгээд эрдэмтдээсээ зөвлөмжөө аваад наривчилсан бүхүүлгийг хийлгээд тэгээд явах эсгээ их хурлаа оруулаад шийдвэрлэхгүй бол энэ төсөл чинь дампуун болж байгаа юм байна гэдгийг бол хэлхий хүсэж байна. Батбаяр даргын тэр зөв танахаас хэрвээ зөвшөөрөл аваагүй бол энэ ажил яваад байх ёстой мó зогсох ёстой мó та нэг хариу өгчөөч. Би бол таны хэлснийг бол дэмжиж ярьж байгаа гэж бодож байгаа. За баярлалаа. Төрийн албаагчийн хувьд дэмжих эсрэг үүсэх гэдэг ойлголт байхгүй, хууль биелүүлэх ёстой. Хуулийн дээр усны барилга байгууламжийн зураг төсөлд усны газраас мэргэжлийн дүгнэлт гаргах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхийг хүсэж байна. Зураг эрээгүүд тохиолдолд үүргээ биелүүлж чадахгүй буюу хууль зөрчиж байна. За хууль зөрчигдсөн гэсэн маш тодорхой хариулт авлаа.